Тэрхүү хүндэт наадамч тэрхүү хүндэт үзэгчтэй. За ийхүү ханхын нуруугаар нутагтай Увс аймгийн өндөр ангаас сум зохион байгуулагч буй. Увс аймгийн хаврын зүүн бүсийн хурдан мордын уралдааны хурдан шандаас 10 насны гишүүн өнөө их насны морд одоо гарааны зурхаар дэрж байгаа торгон мөчийг үзэгч олон та бүхэн харж байна. За өнөөдрийн хурдан их насны мордын уралдаанд газраас сүүлэрсэн хурдан шандаас 44 алтан дорд одоо бүртгүүлж мордсон. За аймаг үсгийн чанартай наадамд олон хайрч төрүүлсэн хурдан сайхан буянгууд өнөөдөр наадам мордож байгаа харагдаж байна. За Увс аймгийн өндөр ангаас домог талтар домог цайвар халдар Морисборд уяжтуулын хамт толон за Увс аймгийн өндөр ангаас одоо 5 баг за застрын тамгийн газар за минь одоо албан байгууллагуудыг хамтар зохион байгуулж буй анх хөхийн хорд зүүн бүсийн хурдан мордын уралдаан амжилттай энэхүү өдөр зохион байгуулагдж байна. За сая одоо азраг оролцсон, соёл оролцсон. За азраганд одоо Завхан аймгийн Тэлбэн сумаас азраг төрүүлсэн бол соёлонд Хөөсгөл аймгийн хар болон сумаас Батцаахны аймаг ялдаж Батцаахны мичид маа одоо хурдан хүрэн соёлгоо төрөн манай тодрууллаа. За өнөөдрийн хурдан их насны мордын уралдаанд одоо Аялан аймгийн Альсмын ямар аавын хүүгийн одоо хурдан төмөөх төрүүлж торгон жил өөргөлхийг хэдхэн мөчийн дараагаар үзэж олон та бүхэн харнаа. За хуучнаар алхын засагтааны аймгийн Ачаад бангийн хошуу, ханххийн хошуунуудтай өндөр ангасан. За өндөр ангасан бол одоо эзэн Чингис хааны цагаан сүлдийг одоо авч хадгалж үлдсэн Монголын түүхэнд 2 сум байдгийг нэгэ. За Сүхбаатар аймгийн Халзан сум, Увс аймгийн өндөр ангасан Илжгийн халах Увс аймгийн өндөр ангасан. За энэ өндөр ангасан одоо ханххийн ядуугаараа одоо алдартай баруун аймагтай алдартай юм нутаг. За Дормон намгыг одоо энэ нутгийнхнад голчиж дардаг. За дормон намган дээр ширээтэй дормон, өнгөтэй дормон, за хөлтэй дормон, сартай дормон. За ханххийн ядуугаараас алдаршиж нутгийн унган ядуугаар олон сайхан наадам дариг төрсэн иймэрхүү сайхан нутаг байдаг. За ханххийн нуруу бол одоо Монгол оронд 12 төрийн тахилгад хайрхан уул байдаг бол түүний нэг Увс аймагт одоо ганцхан байдаг ханххийн тахилга төрийн тахилгад бол за алтан хөрхий бол одоо Увс аймгийн Ховд аймгийн нутагт байдаг хэдэж за овоогоор бол одоо Ховд аймагт одоо алтан төрийн тахилгад ордог юм уулаа. Тэгээд Увс аймагт ганцхан байдаг төрийн тахилгатай ханххийн уул энэ өнгөрт энэхүү өдрийн их насны мордын уралдаанд одоо гарааны төхөөрөмжөөр очих гэж байна. За ханххийн нур бол одоо Увс аймгийн уус нуур, Увс аймгийн Хэрэгс нуурын одоо дунд зааглаж оршдог. За хангай нурууны баруун залгаа хангай нуруутай залгаа баруун захын ханххийн нэртэй ийм уул юм байгаамаа. Тэгээд өндөр ангаас энэ нутгийн зон олон байгалийн эрс бүтээ уурын амсалдаа тасан зогцож нутгийн унган адуу ханххийн унган адуугаа одоо унган адуугаараа олон сайхан наадам төрүүлж харагддаг алдартай юм нутгаа. За ханххийн адууны онцлог бол одоо бие жижигч, за булчинлог, шөрмөслөг, за зүс одоо цайвар, борлог, бор хийр цэсмийн одоо байгалийнхаа өнгөтэй дасан зогссон юм зүс холдуу юм адуутай. За ийм алдартай сайхан нут зохион байгуулж буй. Хурдан шандас их насны мордын уралдаанд гарааны төхөөрөмжийн араар орох гэж байна. За одоо газар сууларсан хурдан шандас 44 алтан дорд гарааны төхөөрөмжн дээр ороход илэн болсон байна. Төхөөрөмжийг бас осон. За 16 км-ийн асаас одоо энэ төрлийн хурдан их насны мордын уралдаанд иргэнэ. За энэ төрлийн хурдан их насны мордын уралдаанд 35 дугаартай Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд 2 өнтэй харагдаад байгаа. Хөвсгөл аймгийн аймгийн ялдартай яж. Хөвсгөл аймгийн Жаргалан цэмийн мигмар сургийн одоо хүрэн халзамаар мордож байгаа харагдж байна. За мөн Увс аймгийн өндөр ангаас аймгийн ялдад байж туулын нэмхүүгийн хурдан шархээр мордож гарч байна. Завхан аймгийн зүүн ургам цэмийн 100 жил одоо хайргийн нөр төрөлжсэн хонгор хүрмөр мордож байна. За төхөөрөмжний хараад ихмөр орж байгаа торгон мөчийг үзэгч олон та бүхэн харж байна. За газраас цугларсан хурдан шандаст 10 насны гишүүн нийт 44 хөлөг төхөөрөмжний хараар орсон байна. За ирэх хүндэт наадамчдаа ийхүү зүүн бүсийн хурдан нас их насны мордын уралдааны төхөөрөмжөнд за хорж илөө ийхүү зүүн бүсийн хурдан мордын уралдааны за яваарай. За их насны морд
гарааны зурагаас нэгэн зэрэгэд ирсэн байна. За тэр одоо шарга мөр гараа явцсан. За харамсалтай нэг хүүхд унах шиг боллоо. За манай зургийг очиж сайхан өгнө хэдэн мөрөнд очиж сайхан дагчих. За энэ хамгийн за энэ мөртөөч юм мөрд байна. 46 дугаартай энэ Увсаймгийн өндөр ангасмын уяач. Зүүн ангасмын уяач Бямбан нурын хурдан халтар мөрөд шар сэжнүүдэд халтар мөр гараа явцсан байна. За энэ одоо шарга мөрийг үргэлж харуулаарай. Энэ 68 дугаартай энэ Монгол Улсын тодон манлаа яа гавьяат малчин Сүмэн сүрэнгийн гав үеийг унган Увсаймгийн завхан сүмийн уяач одоо лам сүрэнгийн садуулгийн хурдан шарга алдсан шарга мөр одоо энэ өдрийн хурдан их насны мөр дөрөв холхон гараг хөдөлсөн бол за амаг үзэн дэрний хүрэн мөр гадарсан будан мөр гадарсан байна. За түүний цаагаар одоо 70 номертой Хөвсгөл аймгийн Арбул сүмийн аймгийн ялдад байж Бацаахны Мичдэ маягийн хурдан буурламаар өнгөний хурдан мөрөн дээр орж ирсэн байна. За түүний наагур одож байгаа энэ шар цэвжний нэттэй формор болтой Төв аймгийн Заамар сүмийн уяач Цэрэн давгийн сар мандхийн одоо үеч хурлуулж байгаа Увсаймгийн Тэс сүмийн аймгийн ялдад Магсар Жавын Баттулгын хурдан бормор байна. За энэ Заамар сүмийн сар мандх гэдэг үеч одоо сая соёолны айргийн дөрөв хурдуулсан юм яач Төв аймгийн Заамар сүм одоо хүрэлцээрж уралдаад байгаа юм яач байна. За айргийн гурав дээр одоо энэ бугын шаралтан мөр гадарсан шар хайлын мөр гадарсан байна. Энэ мөрний номер нь одоо харагдахгүй байна. Түүний цаагаар одоо Мичдэ маягийн хурдан буурламаар за айргийн дөрөв 5 дээр одоо хүүхэд нуцыг хүрэн мөр гараа явуулсан. За 6 дээр хүр халдсан мөр одоо номерын харагдахгүй байна. За манай зурагт жоо жоохон дөхвөл одоо яа гэх юм бол одоо за 29 номерт 30 номерт байна одоо тэр. За 30 номертой хүрэн мөр байна шиг 30 номертой хүрэн мөр одоо энэ Увсаймгийн Завхан аймгийн ургамал сүмийн харьяат аймгийн ялдад бай Сөрөнгөгийн төмөр үеийн хурдан хонгормор байна. За Завхан аймгийн ургамал сүмийн 100 жилээр дайрагдж байсан хурдан хонгормор. За тэр 11 дугаартай буган морыг харуулаар 11 дугаартай буган мор болтой Хөвсгөл Увсаймгийн зүүн хангас сүмийн уяач Ойдын аймгийн ялдад Ойдын гандуулгын хурдан мөнгө гэдэг мөр байна. За бүсгийн нааданд 5 харигддаг байгаа юм хурдан мор байна. За түүний цаагаар одоо 10 дугаартай тэр хонгор морыг харуулаар 10 дугаартай хонгор мор бол энэ Увсаймгийн Завхан сүмийн харьяат Завхан аймгийн ургамал сүмийн Сөрөнгөгийн төмөр үеийн одоо хүрэн халдсан мөр за энэ номер жоохон төрсэн юм бол одоо за энэ Бундан намагтай 13 дугаартай хээр мөр шаршуутай 13 дугаартай хээр мөр энэ Увсаймгийн өндөр ангасмын Ардан дэшин дарвазрын хурдан хээр мөр байна. Бундан намагтай сумынхаа нааданд 2 харигддаг байгаа хурдан мор байна. За Увсаймгийн Тэс сүмийн уяач аймгийн ялдарт уяач за энэ 43 дугаартай бормор дээр 43 дугаартай. За энэ морморны номер сайхан 43 дугаартай юм шүү. За энэ 43 дугаартай энэ Увсаймгийн Завхан аймгийн Хилэн сүмийн уяач сүмийн ялдарт бай Цэрэн нуржийн инх бадрын хурдан бормор байна. За энэ тэг 95 дугаартай юм хүрэн мөр бол одоо энэ Увсаймгийн өндөр ангасмын аймгийн ялдарт бай Цэнэнгийн Цэн 80 хурдан хүрэн мөр байна шүү. За өнгөрсөн жил одоо Увсаймгийнхаа өндөр ангасмынхаа 100 жилийн удаа айрагдсан хурдан хүрэн мөр байна. За шавьлахын биетэй үнэхээр тонгооч авдаг сайхан монгол мөр юм байна. За түүний урдаар одоо энэ Увсаймгийн 12 дугаартай энэ одоо 12 дугаартай ч одоо бүртгэл дээр за энэ Увсаймгийн өндөр ангасмын залуу яаж өндөр оюун дэлгэрийн баян мөнхийн хурдан хүрмөр байна. Эрдэнэ сантын одоо цацрал Төв аймгийн Эрдэнэ сантын цацрал гэж хүний одоо хүрмөр одоо 9-7-8-ийн бүрэн дээр явж байгаа харагдаж байна. За түүний цаагаар одоо тэг 2 дугаартай тэр шар авцтай ногоон живжтэй хөвгтэй бол одоо энэ Увсаймгийн өндөр ангасмын уяа жаргал сайхны даваатай хурдан саарлмөр байна. За боломжтой орой маань шалаач. За түүний яраас одоо энэ Увсаймгийн Завхан сүмийн аймгийн ялдар Цэвэний давааж хурдан хонгормор байна. Даах одоо улсын бусад 6 хүртэлж байсан. За 1 дугаартай энэ Увсаймгийн өндөр ангасмын одоо аймгийн ялдар байж Гиндэр маягийн одон хүүгийн хурдан хүрмөр гадсан байна. 49 дугаартай энэ Увсаймгийн өндөр ангасмын уяач одоо өндөр бүтдийн сансрын аймгийн ялдар байж бүтдийн сансрын хурдан халтармор байна. Түүний цаатал дээр нь одоо түүхт одоо өндөр ангасмынхаа 100 жилийн дарагдсан Увсаймгийн өндөр ангасмын уяач Галаадахын Баатрын хурдан халиумор байна. За тэр цаагаар одоо бормор яваад тэр цаануудад цогсоо болттой тэр хээрмөр бол одоо энэ Увсаймгийн аймгийн ялдар байж Банжингийн алтан гэрлийн ууч хурлаж байгаа 71 дугаартай энэ Увсаймгийн өндөр ангаа Банжингийн алтан гэрлийн Банжин сүрэнгийн алтан гэрлийн ууч хурлуулсан Анчингис алтан гэрлийн одоо Батөршөө хурдан хээрмөр байна. Баян үлгийн аймгийн даншигт одоо 13 дурлж байсан баг шүү хээрмөр. За Увсаймгийн Баяр нааданд 19 он 20 оны наадамдаа их насны мөр харагдаж байсан. За Увсаймгийн Өдгөө сүмийн түүх 60 жилийн одоо энэ хээрмөр одоо очиж харагдаж байсан байхаа энэ хээрмөр. За улсын бэсийн урлаанд бас дээгүүр зарлаж Ховд аймгийн 2021 онд одоо Ховд аймгийн зохиогдсон улсын бэсийн урлаанд 21 турдаж байсан юм хээрмөр Банжингийн алтан сүрэнгийн
Ажил сүрэн ялтан гэрэл хордог хээр мөр. За энэ нэг дугаарт энэ Увс аймгийн өндөр ангаас гиндэр маягийн одоо хүүгийн хордог хээр байна. За манай зурагчдын дөрөв өнгөний мөрөн дээр очиж. За өнгөний хэд мөрөн дээр очиж. За 20-ийн мөрөн дээр 20-ийн мөрөн дээр байгаа мөрдийг сайхан тайлбарлалаа. За энэ аагаар энэ 10 дугаартай хонгор мөр. За энэ дээр хүрэн халзан мөр гэж бүртгүүлсэн байна. Завхан аймгийн ургамал сүмийн сүрэн хүүгийн төмөр хүүгийн хордог хонгор мөр байна. За бүртгэлэн зорсон юм болоо да. За энэ өдрийн хордны их насны мөрдийн уралдааны за өнгөний 6 7 мөр гараа хөдөлсөн 8 мөр. За 8 дээр за тогтоороо энэ Увс аймгийн Завхан сүмийн аймгийн ялдарт яаж цэвэний даваач хордог хонгор мөр байна. За нэг 3 4 хоногийн өмнө одоо Увс аймгийн Үлгий сүмийн залуу яаж одоо Алгаагийн Чимбатын санаачнаар зохион байгуулсан 90 хямруу 2025 орлоонд айргийн 3 туралцаад ирсэн Нутаг үнэн дуу за Улсын мэсийн орлоонд 2015 онд даагаргийн даагаад 6 туралж байсан юм хурдан. Буин за энэ урт дээрний яваа шар нэмнэтэй энэ 35 дугаартай хонгор да хөрмөр бол энэ Увс аймгийн Хөсгөл аймгийн Жаргалан цэм уу яаж Мэгүр сүрэнгийн одоо хурдан хөрмөр байна. Аймгийн нааданд хоёр төрүүлээд байгаа юм хөрмөр. Энэ тэр хурдан надад их насны мөрдийн уралдаанд 7-8 буурнаар гадарсан байна. За энэ шарга мөрөн дээр дотороо энэ Увс аймгийн Завхан сүмийн шарга мөрөөсөн Завхан сүмийн Монгол улсын тод мандаа яаж Сумын сүрэнгийн гавийн унган одоо хатан сүрэг тамгатай хурдан шарга мөр одоо гараад ирсэн байна. За өнгөний 3 6 мөр 7 мөр одоо явсан байна шүү. Өнгөний 7 мөр 6 мөр за өнгөн дээр одоо хүүхдгүү хөрмөр хөтөлсөн. За аман хүзүүн дээр нь одоо Увс аймгийн Тэц сүмийн яаж за 14 дугаартай 14 дугаарт энэ Увс аймгийн Тэц сүмийн аймгийн ялдарт яаж Мэгүр Магсар Жавын Баттуулгын хурдан хонгор бормор байна. Төв аймгийн Замар сүмийн ялдарт яаж Цэрэн давгийн Сармандахын үеж хурлуулсан одоо бормор аман хүзүүн дээр гараад ирсэн байна. За Сармандах гэдэг үеж бол одоо сая соёо дайрагдулсан байгаа. За аман хүд айргийн 3 дээр одоо энэ Увс аймгийн Хөсгөл аймгийн Арбол сүмийн аймгийн ялдарт байж Батцаахны Мичдмагийн хурдан бууруулмаар байна. Аймгийн мэсийн наадмад нэг харагдаад байгаа хурдан бууруулмаар. За Мичдмаа явж одоо сая соёолд төрүүлсэн юм уу яачаа. За тэр хүүхдийн нөмөр одоо малгаанд алдсан байна. Айргийн шар хайлан халтрамар одоо 28 дугаартай байна. 28 дугаартай бүртгэлтэй энэ одоо за энэ хараахан одоо бүртгэл дээр байхгүй байгаад байна да. За айргийн 4 дээр одоо айргийн 4 5 дээр одоо энэ 18 дугаартай энэ Увс аймгийн өндөр ангаас аймгийн залуу яаж одоо Наран цэцгийн Амбатын хурдан хээрмөр байна. Бор хээрмөр. За одоо 2017 онд аймгийн мэсэд одоо 2 явагдаад байгаа юм хурдан бор хээрмөр. За Ширээтэй хөлтөө дормон намгатай бор хээрмөр да айргийн 4-5 бүрэндээ гараа явцсан. 6 дээр аймгийн ялдарт байж цэвэний даваажийн хурдан хонгормор 7 дээр одоо Хөсгөлийн Мэгүр сүрэнгийн хурдан хөр хаалцсан мөр. За 8 дээр 8 9 дээр одоо энэ 30 дугаартай энэ Увс аймгийн энэ Завхан аймгийн ургамал сүмийн аймгийн ялдарт сүрэн хүүгийн төмөр үеийн хурдан хонгормор байна. За энэ хөрмөр хонгор мөр энэ 10-32-ын одоо бүртгэлэн зорьсон юм болоо да. За энэ одоо Сумын сүрэнгийн гавийг онгон Монгол улсын хотон мандаа яаж гавьяат малчаа Сумын сүрэнгийн гавийг онгон. За Увс аймгийн Завхан сүмийн яаж одоо 68 дугаартай энэ Там сүрэнгийн содолгийн хурдан шарга мөр одоо өнгөж уурлагдсан бол одоо 9-10-ын буурын дээр орж байгаа харагдаж байна. За тэр цаагаар яваад байгаа өндөр хэмээтэй хээр мөр номер сайхан харагдахгүй байна. 16 дугаартай та хурдан бормороо ордож харагдаж байна. 16 дугаартай бормор одоо Сумын ялдарт уу Чипагийн алтан гэрлийн хурдан бормор байна. За борморны хувьд хаврын сунгоноос хурдан байгаад байгаа уулцсан бормор. За өөрийнхөө унгаа дуу дарман намгатай та Нутаг унгаа дуу энэ дээр хурдан их насны мөрдийн уралдааны одоо 9-10-ын мөрөн дээр гадсан байна. За энэ одоо 95 дугаартай хөлтөө дарман намгатай энэ одоо Увс аймгийн өндөр ангаас юм яаж Цэнингийн аймгийн ялдарт Цэнингийн Цэндаа шингийн хурдан хөрмөр байна. Өнгөрсөн жил Сумынхаа Төрлөгийн нутгийнхаа Сумынхаа зүүн жилээр дайрагддаг байгаа хурдан хөрмөр. За тонгоогоо элдвтэйхэн явдаг хөрмөр байна шүү энэ хөрмөр. За 3 4 8 9-ийн мөрөн дээр за араас одоо ширхүүн хөлтөөгөө ордож байгаа энэ хөрмөрийг харуулаарай. За энэ Увс аймгийн өндөр ангаас сүмийн аймгийн ялдарт яаж Гиндэр маягийн одоо хүүгийн хурдан хөрмөр байна. За Нутаг унгаа дуу гэж бүртгүүлсэн байгаа. Бас дормон намгатай хөрмөр одоо ханххийн унгаа дуу за араас одоо эрчтэйхэн орж ирээд одоо өнгөний 7-8 мөрөн дээр очиж байгаа харагдаж байна. За тэр 3 дугаартай хөрмөрийг нэг Амар цагаан хээрмөр гэж байна. Одоо Увс аймгийн өндөр ангаас яаж Сүгэгийн их Монголын уйж урдлуулж байгаа. За Батэрдингийн Бүр Баатарын уйж урдлуул Батэрдингийн Бүр Баатарын хурдан хээрмөр байна. Амар цагаан хээрмөр. За түүний ард дээр Чипагийн алтан гэрлийн хээрмөр. За 30 дээр одоо за Завхан аймгийн ургамлын одоо сүрэн хүүгийн төмөр хүүгийн одоо бүртгүүлсэн хонгор мөр гэж бүртгүүлсэн байна. Бүртгэлэн зорьсон юм болоо да. За энэ усын Завхны одоо шарга мөр за араас ордож байгаа 11 дугаартын одоо Увс аймгийн Завхан зүү хангаас минь одоо яаж ойдвийн одоо ган тулгаан хурдан
одоо мөнгө хөлддөг буулгыг халтар морь одож байгаа харагдаж байна. За түүний ардаар энэ 12 дугаартай энэ Увс аймгийн өндөр хангаас минь оюун дэлгэрийн баян мөнхийн ордоо хүрэн морь одож байгаа харагдаж байна. За хоошоо суугаад арын морь 3 4 морь дээр нэг суугаад хөдлөхүү. За түүний араас одоо энэ 100 хэд гэж байна да номер нь одоо сайн харагдахгүй байна. За 100 гэж 13 дугаар тавиу да. За 13 дугаартай Увс аймгийн өндөр хангаас минь 10 дачин дээр базар хурдан хээр мургаад ирсэн байна. За 48 дугаартай энэ Увс аймгийн бор хул мураад ирсэн 48-тай хул дугаартай энэ одоо Увс аймгийн цагаан архан сумын Маамуугийн баян мөнхийн шахаа хулгад мураад ирсэн байна. Тэг 8 дугаартай бас шар хул мураад ирсэн байна. 71 номерт одоо бор хээр мөр өгшилчлээ. За энэ 78 дугаартай энэ одоо Увс аймгийн 78 дугаартай борчин одоо энэ Увс аймгийн цагаан архан сумын яд Орцоо хүүгийн жамсрынгийн хурдан бор хээр мөр гадарсан байна. За энэ 48 дугаартай энэ Увс аймгийн өндөр хангаас байсан байх та өндөр хангаас бор мөр байсан уу. За 48 дугаартай Увс аймгийн өндөр хангаас Увс аймгийн цагаан архан сумын Маамуугийн баян мөнхийн хурдан бор байна. За энэ 48 дугаартай 43 дугаартай байна шүү. За 43 дугаартай энэ Увс аймгийн Завхан аймгийн Хэлмэн сумын харьяа Цэрэн дуржийн их батрын хурдан бор байна. За өөрийнхөө унгаа хадуу. За араас энэ 49 дугаартай энэ Увс аймгийн өндөр хангаас яач. Увс аймгийн өндөр бүтдээс аймгийн ялзаа бүтдийн сансрын хурдан хар мөр одорсон байна. За 17-8-ийн бүрэн дээр авч байгаа. За манай зургал очиж одоо урагшлъя. За завхны дэлмний хурдан бор минь одоо хөдөн жоохон саарж байгаа харагдаж байна. За энэ төрлийн хурдан мордын уралдааныг за улсын сайтын яамд болон улс одоо бэлтгэн хүргэж байгаа таатай байна. За Увс аймгийн өндөр хангаас домог цайвар халтар муниципал дойчлолын хамтлагаас зохион байгуулж буй. Хурдан шандас их насны хурдан мордын уралдааныг за үзэгч олон та бүхэнд бэлтгэн хүргэж байгаа. За их насны мордоо гарааны зурхаас иргэд одоо 7-8 км явсан байгаа харагдаж байна. За тийм шар чэйж нэмэлтийн 11 дугаартай чард нэмэлтийн хүрэн морыг халтар морыг харуулаарай. Энэ одоо Увс аймгийн зүүн хангаас минь ойдын аймгийн зөөдийн хамтлагын хурдан мөнгө хөлтөд халтар мор байна. За Шипагийн алтан гэрлийн хурдан мор хөлний чинь жоохон саарч гаргаж байна. За 3 номертой Увс аймгийн өндөр хангаас минь энэ одоо Сүхбагийн Хямгалангийн үечлүүлж байгаа Батэрдэнгийн бүр батрын хурдан бор хэмээр байна. За урагшлаа одоо уртлын хэдэн морон дээр очив. За 18 дугаартай энэ одоо Увс аймгийн өндөр хангаас минь наран засгийн гамбатын хурдан бор хэмээр байна. За багнатын одоо олон харж түрүү 10 гараа төрөйтэй багш хонгормор. За түүний цаагур нь одоо цэвэний давааж байгаа хонгормор. За энэ нөгөө хөвсглийн мигмар сүрэнгийн хүрэн халдсан мор байна. За энэ нөгөө өндөр хангаан цэн давын шиг хүрэн мор байна. За өнөөдрийн хурдны их насны мордонд айргийн тавдар одоо энэ тэг 2 дугаартай байна да. Тэг 2 дугаартай энэ одоо Увс аймгийн өндөр хангаас сумын ялддаг 60 сахны даваа батын хурдан саарлал мөр юм ба шүү. Саарлал мөр одоо айргийн тавдар гадарсан байна. За ийхүү ханххийн хурд Увс аймгийн зүүн мэсэн хурдан мордын уралдааны өнгөн дээр Увс аймгийн Хөвсгөл аймгийн Арбал ус аймгийн яаж Батцайхан аймгийн ялз Батцайхны мичт марлын үеж орлуулсан Хөвсгөл аймгийн Арбал ус аймгийн одоо тэрбишин дэлгэр далайгийн хурдан мудан мор одоо энэ өдрийн хурдан их насны мордыг хөдөлжээ. Цаагаар нь одоо хүүхдгөө хөрөн мор яваад байгаа. За аман хүзүүн дээр яваа энэ бүртгэл хүүхдийн номер 28 дугаарт бүртгэл одоо хараахан байхгүй байгаа. Одоо хүүхдийн номер бүртгэл хараахан байгаад байхгүй. За айргийн 3 дээр 1 дугаарт энэ одоо Увс аймгийн өндөр хангаас минь одоо Гиндэр магийн одон хүүгийн аймгийн алдарт Гиндэр магийн одон хүүгийн хурдан хөрөн мөр аман хүзүүн дээр гадарсан. Айргийн 4 дээр одоо энэ Төв аймгийн Сэргэлэн сумын одоо уяач Цэрэн давгийн одоо сар мандлагын үеж орлуулж байгаа Увс аймгийн төс сумын аймгийн алдарт байж Магсаржавын Баттуулгын хурдан бор мөр гадарсан байна. За одоо энэ одоо Монгол улсын хотын мандаж дайдын хүүгийн баярын одоо унгаа хадуу. За сар мандаг гэдэг үеж одоо сая одоо соёолын хайрыг дулцсан. За Батцайхны мичт марл үеж одоо мичт маа үеж одоо сая соёолын дөрүүлсэн энэ жил өнөөдрийн хурдан их насны уралдааныг одоо их наснаас хөтлөөд байгаа харагдаж байна. За аман хүзүүн дээр нь одоо Увс аймгийн өндөр хангаас аймгийн ялдарт байж Гиндэр маягийн одон хүүгийн хурдан хөрмөр аман хүзүүн дээр за айргийн 3 дээр одоо 26 нь одоо энэ хүүхдийн одоо малгаануудад алдлаад байгаа харагдаж байна. За 28 26 28 одоо бүртгэл дээр хараахан байдгүй шүү. За хараахан байдгүй. За энэ шараалтар танаас биш үү? Танаас мэдгүй шүү. Энэ 3 дээр халтар 28 дугаартай. За бүртгэл дээр 28 дугаартай. 29 дугаартай. Энэ 29 дугаартай байна шүү. Энэ Увс аймгийн өндөр хангаас мэж туулын нэмхийг нь одоо
шар хээрмөр байна да. Ус аймгийн одоо өндөр хангасмын туулын нэмэх аймгийн ялдартай туулын нэмэх за алдраг нь одоо 6 турдалсан. За энэ өдөр их насны мордын урлаанд за туулын нэмэх яаж чинь одоо шар хээрмөр айргийн 3 дараад ирсэн. Ус аймгийн Завхан аймгийн урган сумын 100 жилийн одоо айргийн 4 турдалсан юм шар хээрмөр айргийн 3 дараад ирсэн байна. Дөрөв дээр нь одоо ус аймгийн энэ Тэсмийн аймгийн ялдар туяач Багсаржовын Баттулгын хурдан бормор айргийн 4 дээр 5 дээр одоо за нэг үеийн 2 мөр болтой за саарал мөрөг чирч аваад одоо айргийн 5 6 дээр ороод ирсэн. За энэ Увс аймгийн өндөр хангас юм яаж аймгийн ялдаа цэнингийн цэнд аюушин энэ хурдан хүрэн мөр байна. За энэ Увс аймгийн өндөр хангас 100 жилийн удаа за ийм хүрэн мөрөө. За ангитай дормон намгаануудаа энэ дормон намгатаа нутаг унгаа дуу энэ өөрийнхөө унгаа дуулдаг. За энэ саарал мөрийг одоо нэг тогтоо хараад байгаа. Саарал мөр одоо номер нь хиний саарал мөр энэ 2 дугаартын одоо Увс аймгийн өндөр хангас сумын ялдад бай жаргал сайхны даваатын хурдан саарал мөр байна. За өнгөний 5 мөр одоо арын мөрдөөс нэлийн холсолсон байгаа харагдаж байна. Өнгөний 5 мөр за хүүхдийн мөртөө 6 7 мөр холсолсон байна шүү. За арын мөрөн дээр нэг суугаад одоо урагшлаа. За араас одоо 48 дугаартай хээр мөр бодож харж байна. 48 дугаартай хээр мөр одоо энэ Увс аймгийн цагаан архан сумын уяач Маамгийн баян мөнхийн одоо шагаа хөлөг мөр за энэ 48-д бүртгэл одоо зөрсөн бол одоо 46 байна уу? 48 уу? За нөмрөөс харагдсан. За энэ 3 дугаартай одоо нөө Увс аймгийн өндөр хангас юм уу яаж Сүхбаатарын их хамгаалгын ойж хурлуулж байгаа Батэрдэнгийн бүр Батрын хурдан бор хээрм одоо 10 дараа бодож байгаа харагдж байна. За 13 дугаартай энэ одоо Увс аймгийн өндөр хангас юм уу яаж Арддан дашин Дарбазрын хурдан хээрмөр 13 дөрвийн багцаан дээр 8 дугаартай хурдан. За энэ хонгор мөрний бүртгэл хараахан байхгүй 8. За албан ёсны нөмөр зөв үгийн мөр байна. А энэ 8 дугаартай энэ Увс аймгийн цагаан архан сумын одоо Энцэн дүүрийн одоо Ганбаатарын хурдан хонгор мөр байна. За 13 14 багцаанд өгсөлсөн. За түүний хараас одоо энэ Чипагийн алтан сумын ялдад Чипагийн алтан гэрэл хурдан бормор одож байгаа харагдаж байна. Баг наадамд одоо олон харилт төрүүлсэн сумынхаа наадмаар хэрэгцсэн хурдан бормор. Чипагийн алтан гэр. Чипагийн алтан Чипа. За 11 дээр одоо Увс аймгийн зүүн хангас минь ойд үеийн гантулгын одоо мөнгө өнгөлтөд 14 5-ын борон дээр за урагшлаа. Одоо өнгөний хэдэн борон дээр очиё. За барай ороход одоо 4 км хэрэг нөлцсөн байна. За өнгөний хэд дээр очие. За араас сайхан тайлбарлаа очнаа. За 13 дээр энэ өндөр хангаана 10 дашин 10 дан дашин одоо Дарбазрын хурдан хэрмөр. За цагаан архны одоо хонгор мөр өгсөж байгаа харагдаж байна. За Увс аймгийн Завхан сумын аймгийн ялдад байж Цэвэний даваажийн хурдан хонгор мөрөд хөлний ячаад хараахан жоохон цаарч байгаа харагдаж байна. 18 дугаартай бор хэрмөр юм одоо бас дормон намгатай хэрмөр байна. 18 дугаартай энэ Увс аймгийн өндөр хангас юм яаж наран цэцгийн Ганбаатарын хурдан хэрмөр. За энэ 2 дугаартай саарал мөр бол одоо энэ Увс аймгийн өндөр хангас сумын ялдад бай жаргалан сайхны даваатын хурдан саарал мөр одоо айргийн 4 6 7-гийн мөрөн дээр гэж онооч шүү. За урагшлаараа 48 дугаартай та хулмөр одоо энэ шагаа хулмөр Увс аймгийн цагаан архан сумын одоо Баамуугийн баян мөнхийн хурдан хүрэн хулмөр байна. За энэ 48 дугаартай 2 ч мөр болцсон юм да хүүхдийн нөмөр давхцсан гэж баймарг юм да. За 95 дугаартай энэ Увс аймгийн өндөр хангас юм уу яаж цэнингийн одоо цэндийн аюуш аймгийн ялдад цэнингийн зэндийн аюуш урдан хүрмөр байна. Хоёр чих хатгаад одоо алсыг хараад одоо урагшлаад байгаа хүрмөр байна. За дормон намгатай хангхийн унгаа одоо за өнгөрсөн жил одоо өндөр хангахаас өмнөхд 100 жилийн одоо айгдж байсан урдан хүрмөр одоо 5 4 дээр яваад байгаа харагдаж байна. За урагшлаараа уртлын өнгөний урд мөрөн дээр очиж за хүүхдгүү хүрмөр хөтөлсөн. За айргийн 4 дээр одоо энэ Хөсгөл аймгийн ялдарт байж Батцайхны Мичтэн маягийн үйж хурлуулж байгаа. За Хөсгөл аймгийн 10 бодсон юм одоо сумын ялдарт бай тэр бишин одоо даваа дэлгэр далайгийн хурдан буурлмар одоо жоохон хөлний цаагаж байгаа харагдж байна. Айргийн 3 дээр байгаа. За хадгалж урдвал айргийн хүүхдүүд хэр сааруулах одоо харъя. За амун үзүүн дээр одоо аймгийн ялдарт бай туулын нэмэх үе яаж нь одоо хурдан бор хэрмөрн гадарсан байна. Бор шар хэрмөрн гадарсан байна. За хүүхдүүд хүрмөр амун үзүүн дээр. За энэ өдрийн урд их насны мордын уралдааныг одоо Увс аймгийн өндөр хангас аймгийн ялдарт байж гинэн нармагийн одон хүүгийн энэ одоо хүрмөр хөдөлжээ. За одоо нутаг унгаа дуу гэж байна. Бас дормон намгатай. За хангхийн унгаа дуу юм шиг байна. Цаагуур нь одоо хүүхдгүү хүрмөр одоо чих хатгаад холбож аваад цагаархны за хэдний мөртлөө энэ за энэ одоо Увс аймгийн цагаан архны одоо шагаа хүрмөр гэж шууд хүүхдгүү хүрмөр. За энэ хүүхдээ харамсна төхөөрөл дээр унтсан. За энэ өдрийн уралдааныг одоо хүүхдгүү хөтлөдөг бол амуу хүзүүн дээр наагур одоо Увс аймгийн өндөр хангас аймгийн ялдарт байж гиндэр магийн одон хүүгийн хурдан хүрмөр амуу хүзүүн дээр за айргийн 3 дээр туулын нэмэх үе яаж нь одоо
шархээр мөр гадсан байна. За туулын нэмхүү ижлэлтэй сая азраг хайрын азраг 6 төрлүүлсэн. За дундуур гаралтай адуу гэж унши одоо Овс аймгийн Завхан аймгийн ургамс минь 100 жилийн айргийн 4 төрлөж байсан шархээр мөр айргийн аман хүзэн дээр гадсан байна. За хойс суугаараа. За араас одоо нөгөө нэг ген цэнингийн одоо цэнингийн цэнд урдын хөрмөр араас ордож байгаа харагдаж байна. Ширүүхэн хөлд ордож байгаа. За мөчтмагийн буурал мал айргийн 4 дээр. За түүний араас одоо за 4-5 мөрд одоо бас хоорондоо зайтай юм байна шүү. 4 дээр одоо энэ 48 дугаартай Овс аймгийн цагаан хархан сумын уяач. Маамуугийн баян мөнхийн одоо хурдан холмор одорсон байна. Маамуугийн баян мөнхийн холмор. За энэ одоо аймаг бүсгийн чанартай наадамд 5 айрыг төрүүлдэг юм хурдан мөр байна. Сумрантын наадамд сумынхаа наадамд 2 төрүүлдэг байгаа. Цогсоо болтой холмор одоо нутаг унага одоо урагшилж байгаа харагдаж байна. За 6 дээр одоо энэ тэг 8 дугаартай энэ Овс аймгийн цагаан хархан сумын уяач. Эрдэнэцэн дүгрийн одоо Ганбаатарын хурдан хонгормор байна. Одоо сумынхаа наадамд 4 айрыг төрүүлдэг хонгормор байна. За урагшил одоо бариа ороход нэлээд өгсөн өнгөний хэдэн морин дээр очие. За цагаан хархны дээр Эрдэнэцэн дүгрийн Ганбаатарын хурдан хонгормор 5 дээр. За энэ өдрийн хурдан их насны мордын уралдаанд дагаад 16 км-ийн алсаас иргэсэн. За өнгөний 5 мор одоо хол салсан 6-ын морноос одоо нэлээд зайтай хол салж байгаа харагдаж байна. За 5 дээр одоо Овсын цагаан хархны за 5-6 морин дээр очиороо 5-6 морин дээр. За 5 дээр одоо Хөсгөл аймгийн ялдартай Бат сайхны Мичдмагийн хурдан мурал 5-ын морин дээр жаа хөлний ярьж жоохон саарч байгаа харагдаж байна. За Хөсгөл Овс аймгийн цагаан хархан сум яач. За Маамуугийн баян мөнхийн хурдан холмор за айргийн талдар энэ аймгийн бисийн талд олон айрж төрүүлсэн хурдан бол. За холмород газар үед бас өнгөний хэд морин дээр очихондоо бас тарлаж байгаа харагдаж байна. За хүрэн мород айргийн 3 дээр байгаа юм байна. За энэ одоо Овс аймгийн өндөр хангаас өмнө цэнингийн цэнд аюушийн хурдан хөрмөр айргийн 3 дээр. За өнгөрсөн жилд өндөр хангаас өмнө төв 100 жилийн удаа айргаж байсан хөрмөр айргийн 3 дээр одсон байна. За өнгөний 2 морин дээр очиё. За өнгөний дээр за энэ өдрийн хурдан их насны мордын уралдааныг за Овс аймгийн өндөр хангаас өмнө яач аймгийн ялдарт уяа туулын нэмхүүгийн одоо хурдан шархээр мөр хөтөлжээ. За өнгөний аман хүзэн мөрнөөс одоо хол салж байгаа харагдаж байна. Туулын нэмхүүгийн шархээр аймгийн ялдарт туулын нэмхүүгийн шархээр мөр аман хүзэн төрөв магнад одоо өнгөн дээр хадирдсан байна. За дундуур гаралтай адуу гэж байсан баг шүү. Одоо Завхан аймгийн ургамс мөрөнд төгс 100 жилийн удаа айргаж байсан хурдан туулын нэмхүү яач хурдан шархээр мөр одоо өнөөдөр хурдан их насны мөрдөөний хол гараа хөтөллөө. За бариа ороход 2-3 км ирнэ үлдсэн. За хойшоо суугаад яадаг юм бол арай л амжихгүй болоо та. За туулын нэмхүү яач одоо олон сайхан урцгөлүүдийг нутаг орнохоо наадамд аймгийн наадамд одоо айргаж байсан юм хүнтэй яачаад. За энэхүү энэ өдрийн хурдан их насны мордын уралдааны өмнө дээр за Овс аймгийн өндөр хангаас аймгийн ялдартай туулын нэмхүүгийн хурдан шараа хэрмэр хөтөлсөн байна. За нэг суугаад одоо хойшлий урагшлий. За хойш нэг суугаадах. За одоо Овс аймгийн цагаан хархан сумын уяач Маамуугийн одоо баян мөнхийн хурдан шагаа холмор гэдэг нь ороод ирсэн байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан гаралтай адуу юм байна шүү холмор. За аман хүзэн дээр одоо араас одоо Овс аймгийн өндөр хангаас уяач цэнингийн цэнд аюушийн хурдан хөрмөр одож байгаа гэж байна. Аймгийн ялдар цэнингийн цэнд аюушийн хөрмөр 2 шиг хатгаад байгаа. За холморын дээр очиж магадгүй холморны шар хэрмэн дээр очиж магадгүй шар хэрмэн одоо хөлний чинь бас баг зэрэг саарч байгаа харагдаж байна. За айргийн 3 дээр одоо энэ Овс аймгийн цагаан хархан сум уяач Маамуугийн баян мөнхийн одоо шагаа холморын одоо араас ордож байна. За аймгийн бис одоо олон айргч төрүүлсэн одоо давтай адуудаа бүсийн наадмын олон айргч төрүүлсэн давтай за одоо айргийн 2-3 дээр байгаа хөрмөр холмор одоо 2 чих одоо хавас солбож хатгаад байгаа өнгөний мөр гэвс хатгаж одоо очиж уралдаж магадгүй юм 2 мор байна да. За айргийн 4 дээр одоо энэ Бат сайх Овс аймгийн өндөр хангаас өмнө аймгийн ялдарт байж одоо Яндэрмагийн одоо хүүгийн хурдан хөрмөр одоо өнгөлж уралдаж айргийн тавраа байж байгаа орж ирж байгаа харагдаж байна. За энэ одоо өнгөний урд морин дагаа явчихаа. За энэхүү Овс аймгийн өндөр хангаас аймгийн ялдарт байж туулын нэмхүүгийн хурдан шархээр мөр одоо холгаарыг хөтөлсөн бол аман хүзэн дээр цэнингийн цэнд аюушийн хурдан хөрмөр аман хүзэн дээр. За айргийн 3 дээр Маамуугийн баян мөнхийн хурдан хөрмөр айргийн 3. За айргийн 4 дээр одоо хөрмөр одоо Гиндэрмагийн одоо хүүгийн одоо хөрмөр айргийн 4.
За холморыг одоо наагур руу найрууллаа. Холмор одоо хөлтөөгөн байгаа юм да. Аймаг үсгийн надад 5 арилж төрүүлдэг юм хурдан холмор одоо маамуугийн баян мөнхийн холмор одоо амуу хөзөнөр гадсан байна. Туулын нэмэх үе яаж аймаг ялдад туулын нэмэх урдын шаргийн мөрөө өнөөдөр төрлийн зохион байгуулж аймгийн бүсийн хурдан мөрдийн уралдаан нэг хөтөлсөөр барайн зурхаар орж байгаа торгон мөчийг үзэж олно харж байна. За бариар хотос арай толгой байгаа юм да. 1 км хэрэг үлдсэн байна. За ийхүү туулын нэмэх үе яаж чинь одоо шар хэрмө хөтөлсөн ард дээр одоо цагаан архны маамуугийн баян мөнхийн холморыг одоо амуу хөзөн дарааж хөдөлгөөд байгаа. За холморыг одоо 2 чих хатгаад л бас байгаа даа шар хэрмээр ийж амжих нь үгүй. За манай зөрөглөж одоо шар хэрмээр дагаад орчий. За Ус аймгийн өндөр ангаас аймгийн ялдарт байж туулын нэмэхүйгийн урдан шар хэрмээр хангхийн урд Ус аймгийн 100 мөсөн хурдан мөрдийн уралдааныг одоо хөтөлсөөр барины зургаар орж ирж байгаа торгон мөчийг үзэж олон давхан харж байна. За манай зурагч одоо очиж тусан камераас үзэж олон давхан харуулаа. За ийхүү Ус аймгийн өндөр ангаас зохион байгуулагч Ус аймгийн 100 мөсөн хурдан мөрдийн уралдаан хангхийн урд хурдан шандаас 10 насны хишээ оног их насны мөрдийн уралдаан одоо барайны зурх ороход одоо тун ойрхон үлдсэн байна. Тун ойрхон үлдсэн. За манай зурагч ингэ нааврын арай зогсчих. За амун хүчний холморыг наагуурын дайруулж байна. За өнгөн дээр одоо энэ өдрийн хурдан их насны мөрдийн уралдааны түрүү магнаагаар одоо Ус аймгийн өндөр ангаас юм яаж аймаг ялдарт яаж туулын нэмэхүйгийн хурдан шар хэрмэ түрүү магнаа турдсан бол одоо айргийн амун хүчөнд одоо маамуугийн баян мөнхийн холмор амун хүчөнд хурдлаа. Айргийн 3 цээнгийн цэн давшин хурдан хүрмөр айргийн 3 турдж байгаа харагдаж байна. За дөрвөр усын цагаан архны одоо Рэдсэн зүнгөдрийн Ганбаатарын хурдан хонгормор одоо айргийн 4 турдж байгаа юм байна шүү. Айргийн 4 одоо Ганбаатарын аймаг ялдарт байж Сүмэн ялдарт байж Ганбаатарын хонгормор 4 цагаан архны хонгормор 4. За 5 дээр одоо Ус аймгийн өндөр ангаас байж Гиндрмагийн одоо хүүгийн хөрмөр айргийн 5 турдлаа. За 6-ад одоо их хүүхдийн номероос харагдахгүй хэрмөр одож байгаа харагдаж байна. За энэ 3 дугаартай энэ одоо Ус аймгийн өндөр ангаас минь Сүхбагийн хямгалан гэж хурдсан Батэрдэнгийн Бүрбаатарын хурдан амар цагаан хэрмөр одоо 6 турдсан 7 одоо 16 дугаартай Чипагийн алтан гэрлийн бормор 7 8 дээр Бичтмагийн борломор. За 9 дээр 71 дугаартай Ванчин сүрэнгийн алтан гэрлийн хурдан хэрмөр. За нөгөө Хөвсглийн мигмар сүрэнгийн халзан мороо шиж байгаа харагдаж байна. За 18 дугаартай энэ одоо Ус аймгийн өндөр ангаас наран цэцгийн Ганбаатарын хурдан хэрмөр. За 9-10-ын бууран дээр 11 дугаартай энэ Ус аймгийн 100 хангаас минь яаж ойдын ган тулгантаа мөнгөн хүлх гэдэг мөр 10-ын бууран дээр очиж байгаа харагдаж байна. За их үзэж олон та бүхэнд Ус аймгийн өндөр хангаас зохион байгуулсан хурдан 100 мөсөн хурдан шандаас их насны мөрдийн уралдааныг үзэж олон та бүхэн өвчин сайтын болон доош бэлтгэн хүргэлээ. За энэ 10-45 дугаартай энэ Ус аймгийн өндөр хангаас юм уу яаж баруун төрөөс юм яаж инх баярын хурдан хэрмөр очиж байгаа харагдаж байна. За 10 дугаартай хонгормор. За ийхүү айргцсан мордыг одоо үзэж олон та бүхэнд айргийн хашаанаас сэтгэлийг хаалцнаа. За, Ус аймгийн өндөр хангасан зохион байгуулж ханххийн орд
Увс аймгийн зүүн бүсийн хурдан мордын уралдаанд за Увс аймгийн өндөр ангаас минь аймгийн алдарт туулын нэмхүү их мөр харагдууллаа. За үзэгч олондоо сэтгэлээсээ бацхгүй та. За ертөнө хэр шалтгаанаар төрөлгсөн. Увс аймгийн захын сум яриад дааж үнэ зэм мөр захын суманд олон сайхан ордож айр төрөнд орж исэн мөрөө энэ жил над дээр уягдаад анхныхаа оролдоонд Захын аймгийн Ацх цуунд айргийн 5 тахсан. Ацхтай юм шүү. Тий ацхтай юм шүү. Өөдөс захны өөдөс. Тэгээ хоёр дахь давхар уугаараа нутгийнхаа даун дээр сайхан дөрвөлээ хоёртаа. Энэ удам өчлөдөө хаана хадуу вэ? Энэ дундгоо юм гаралтай мөр. Одоо энэ цаг үед удаж байгаа мөр дотор өрг Монгол мөр гэдэг мөр чинь шүү дээ. Тэ. За адраг сая 6 турдалсан. Адраг 6 8 хүртэлээ. За тэгээд их мөр төрүүлсэн та баяр хүргэе. Тэгээд нутагч нутгийн наадамч олонд бас баярын мэдлэгээ дэвшүүлэхгүй юу? За баярлалаа. Нутгийн дэвжэн дээр зүүн бүсийн Увс аймгийн зүүн бүсийн урд хурдан морины уралдаан зохиож байгаа. Нутгийнхаа уяачт болон энэ наадмын зохион байгуулж байгаа хүмүүстээ ажлын амжилт хүсье, сайн сайхан мөнх хүсье. За баярлалаа. Таныг мөрний цагаан босоо цагаан мөрөний мөнхтэй болтугай. Баярлалаа. За амуу хүзэнд одоо цагаан архан сумаас хонгор хул мөр орсон. За хул мөр наашаар гэр амуу хүзэнд хул мөр мөн үү. За үзэгч олонд өөрөг. За үзэгч олонд өөрийгөө сайн танилцуулахгүй юу? За цагаан архан сумын угал сумын алдар дэвш баян мэгтэйсэл байна. За хул мөр одоо удам өгшил хаана хадуу байна? За хулмөр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Максрын гомсрон гэдэг хэл явна одоо. Тэгээ найзаасаа аваад дагнад цагийн сайхан хурдалж байна те. За урд өмнөөс яаж уралдаж вэ? Аймгийн мэстэд олон харьж төрүүлсэн баг тийм үү? 6 7 дахь орж байна уу? Бүсийн чинар санаанд 2 төрсөн. Энэ жилийн үед хайрхан урд 2025 да айрын 3 төгчөө тэгээд Увс шуурлаа. аймгийн цагаан архан сумд. Тийм цагаан архан сумд. Айргийн 3 турдалсан. Айрын 3 төртлээ. За баярлалаа. Тэгээд энэ өдөр хурдан мордын уралдаанд их мөр амуу хөзөд төлөө. Тэгээд наадмын зохион байгуулалт хэр байна? Одоо Увсын зүүн бүсийн хурдан морд бас шандас шалгасан сайхан уралдаан болж байгаа шүү дээ тийм ээ. Өө тэглээ нар урд тэгчихсэн сайхан наадам боллоо. Бас олон сайн их мөр явууллаа. Бүлийн хурд угааж даам өгзөөсөнтэй баяртай байна. За баяр үгүй тэгээд Баяр зэгтээ маш их баярлалаа. За мөн аав ээждээ бас баярлалаа гэж. Одоо манай аав ээж. за баяр үгүй тэгээд олон наадмаас айр төрөхөлтгоо. За баярлалаа. Танад л амжилтсэ. За айргийн 3 хөрмөр орсон уу? За сайн байна уу? За хөрмөр харагдлаа. Нутгийнхаа дэвжэн дээр сайхан харагдлаа шүү дээ тийм ээ. Үзэгч олон та өөрийгөө сайхан танилцуулаа. Хөрмөрийнхаа удам Үзэгч олон та. Энэ хөрмөр миний онгон мөрөө. Тий. За өөрийнхөө нэр алдар. За Цэнингийн зэндэж гэж хүн байна. Аймгийн алдар. Аймгийн алдартай байж. Тэгээ аймгийнхаа зүүн бүсийн наадамд мөр харагдуулсан тах баяртай байна. Урд өмнө яаж уралдаж вэ? Орд өмнөд төрийн захиргаа даамаг үзүүлж өнгөрсөн жил 100 жилээр харагдсан мөр. Тий. За араа сайхан зүтгэж уралдаа шүү дээ тийм ээ. Тэглээ. Уяас удаа сайхан тааруулсан байна. Тий. Сумын сунгаануудаа хэр байв? Оо яг өнгөндөл байсан дээ гайгуул шүү дээ. За тэгээ нутгийнхаа дэвжээнд их мөр харагдууллаа. Тэгээ наадамч олон бас өөрийнхөө мэдлэгээ дэвшүүлэхгүй юу? Сайхан баярлалаа гэж хэлээ дөө. Та нарын ажилд амжилт хүсье. За баярлалаа. Олон наадмаас айр төрөхөлтгоо. За баярлалаа. Тэр. За. За 3 мөр 4 мөр байна уу? За 4-ийн цагаан архнаас орсон уу? За үзэгч олон сайхан өөрийгөө танилцуулаад мөрийнхаа удам өгчлэн талаар. Намайг Увсын аймгийн цагаан архан сумын Эрдэнэ дүүрийн Ганбаатар гэдэг. Эрдэнэ дүүрийн Ганбаатар. Сумын алдарт уяач. Тий. За энэ хонгор мөрний удам өгшил одоо хаана хадуу байна? Урд өмнөд яаж уралдаж вэ? Хонгор мөрний удам өгшил Сүхбаатарын баян дэлгэрийн амар сайн ламсран гэдэг залуучууд авсан мөр. Сүхбаатарын баян дэлгэрийн хонгор мөр. Соёлон хязгаал үүрээ над дээр ирээ тэрнээс шууд тавьж гинэ. Ер нь бол бас хамаахан наадмууд хайргаж төрүүлдэг мөр. Тэгээд өнгөрсөн жил бас 2 сумын 100 жил дараалан харагдсан. Сумандаа бас хэд харж төрүүлсэн. За тэгээ за баяр үгүй тэгээ олон наадмаас арай төрүүлтгай. За баярлалаа. Тэгээд энэ жил бас аймгийн бас тэргүү хурд тэгээд Монгол мөрний уралдаанд очиж уралдаад уг нь бас 4-ээр орсон. Тэгээд бас болж өгөлгөө 6-аар баригдсан юм аа. Тийм л амжилттай мордоо. За тэгээ за баярыг олон наадмаас тэгээ арай төрөө мөрний цагаан мосон цаг мөр өнөө мөнгөтэй болтгай. За баярлалаа. Та бүхэн ажилд амжилт хүсье. Бас манай хүү бас өөрийн хүүхд онж уруулсан их баярлж байна. За баярлалаа. За баярлалаа. Ганбаатарын хонгор мөр. За айргийн 5-д. За сайн байна уу? Үзэгч олон өөрийгөө сайхан танилцуулаад. За хөрмөр мөрнийхээ удам өгчлэн талаар бас ярилцъя. Намайг Увс аймгийн Өндөр ангаас цагаан нуруугийн Иргэн Гинднэрмаг отог хөгдөг.
Энэ дармыг одоо. Тий. Миний энэ хөрмөрний их талаас болохоор энэ манай тэр ах トゥ гэн манай бүл Баямүк гэдэг залуу манай хүүгийн өсөн төгсөө энэ хөрмөрийг. Их тал нь болохоор Жамин гэдэг хүний ирлүүлгээр газар орсон. Эцэг талаас болохоор зэрэг мөнгөс бас авсан тэр буур газар бас миний өөрөө тэрнээс орсон. Тэгээ унгаатаа юм байна. Дорвон намгатай доо. Дөрвөн дамгтаа. За тэгээ урд өмнөөс яаж уралдаж вэ? Ер нь тийм ганц нэг бага юмд орсон. Тэрнээс нэг тийм юунд орж байгаагүй. Тий. За тэгээ өнөөдөр бас өмнө уралдаж байгаад бас сайхан харигдлаа шүү дээ тийм ээ. Тэгээд нутгийнхаа дэвжэн дээр их мөр харигдууллаа. Тэгээд наадуучууландаа мэдчилгээ төвшүүлэхгүй юу. Тэгээд наадмын зохион байгуулалт бас үнэхээр сайхан байгаа маань тийм ээ. Усаангийнхаа зүүн бүсийг хийж байгаа өндөр ангаашуудаа. Дээр нь усчуудаа тийм гурван болж байна. Бүх сайхан мөрний босон цагаан камертай ирчүүдтэй. Өнөөдөр энэ сайхан баярын мэнд хүргэе. За баярлалаа. Тэгээд Дааж хүүхдтэй баярлалаа гэж хэлье. за хин гэж хүүхдээ өнжирлээ. Энэ батын За чамаа хин гэдэг хүлээ. Мөнхөд За хэдэн жил мөрөнж вэ? 6 6 жил. За ямар амжилт харагч вэ? Тэгээд өнөөдөр хөрмөр бас хүүхдээ уруухан шаардсан мундаг урлаа шүү дээ тийм ээ. Сайхан өнгөнд уралдаж байгаад за байраа хадгалаад таваар орлоо шүү дээ тийм ээ. За тэгээд олон наадмаас хариг төр хүртээрээ. За Увс аймгийн өндөр ангаас зохион болсон Увс аймгийн 109 хордон мордын уралдаанд байранд ороход за Увс аймгийн өндөр ангаас аймгийн алдартай Туулын нэмхүүгийн хордон шар хэрмэр түрүү манай турдлаа. За амуу хүзэнт Увс аймгийн цагаан арган сүм яаж Маамуугийн Баян мөнхийн хулбар амуу хүзэнт. За айргийн 3-д одоо Цэнингийн Зинна шин хордон хөрмөр Увс аймгийн өндөр ангаас аймгийн алдартай байж Цэнингийн Зинна шин хордон хөрмөр айргийн 3 турдлаа. За айргийн 4-д одоо Увс аймгийн цагаан арган сүмийн одоо Ганбаатарын хордон хон хөрмөр одоо айргийн 4 турдсан. За мөн айргийн 5 Увс аймгийн өндөр ангаас яаж аймгийн алдарт байж Гиндэрмагийн одон хүүгийн хурдан хөрмөр айргийн 5 турдуулж наадамч болно. Хуран цугларсан наадамч болно байсгалаа. Тэгээд 30 саяын хамт олон хурд их насны мордын уралдааныг бэлтгэн хүргэлээ.